Та анх удаага уулзаад анхаарлын татаад гэрээ хэлцээрээ амжилттай байгуулж үзсэн үү? Энэ бол анх удаа шууд уулзаал 15 минутын дотор гэрээгээ байгуулж чадсан нэг тийм бодтой жишээ байна. Амжилтын нууц нь юу байсан бэ гэсэн чинь өмнө нь хамтарч ажиллаж байхдаа тэдний цуглуулж өгсөн өөрийн хэмжээ буюу нийт $111,000 шууд бэлнээр нь цүнхнээсээ гаргаж харуулсан явдал. Тэр бэлэн мөнгийг хараад боддоор тийм бэлэн мөнгө авчирсан явдал нь хэдий анх удаа уулзж байгаа ч гэсэндээ тухайн шинээр солигдсон санхүүгийн албан эдгээр даргын ихтгэл үнэмшлийн шууд төрүүлж чадсан. Өөрөөр хэлбэл энэ хүн энэ хэмжээнд хүртлээ хичээл зүтгэл гаргаж надад энэ бэлэн мөнгийг авчирч анхаарлыг нь татчих байгаа нь тэр хүнд өөрт нь маш их таалагдсан. Бүр сэтгэлдээ хэлэхдээ миний анхаарлыг татахын тулд хизээж хийж ийм зүйл хийж байгаагүй гэж. Ингээд энэ бэлэн мөнгө авчирч үзүүлсэн явдал нь тухайн хүний би бол энэ хүмүүсийн хувьд маш чухал хүн юм байна гэдэг тэр итгэл үнэмшлийн төрүүлж гэрээгээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Та ийхүү жишээг итгүүлэх код номны 186 дахь хуудаснаас бас уншаарай. Тархи судлалын шинжилгээ ухаан хиймэл оюун ухаантай нэгдэн нийслэлээр маркетингийн салбарт ямар шинэ боломжууд авчирч байгааг дараагийн хэлээр бүгдээрээ ярилцгаая.